За сайн байцгаана уу? За арга хэмжээ маань ихэд бэлэн боллоо. Судлаа эзэж амжааг байгаа хүмүүсийг судалдаа залгарна гэж болж байна. За юун төрөнд амралтын үнэтэй цагаа хомслоод манай арга хэмжээ нэгсэн та бүхэнд маш баярлалаа. Kaggle Days Улаанбаатар арга хэмжээ маань ихэд бэлэн боллоо. За энэ арга хэмжээ Kaggle Days Meetup гэж юу вэ гэдгийг та бүхэнд товчхон танилцуулахад. За энд байгаа ихэнх нь бол Kaggle гэж платформыг мэдэх бах. Машин сургалт, Тэмэл оюун, дата шинжилгээний хамгийн том, дэлхийн хамгийн том community, хамгийн том платформ. Энэ платформ маань тэмцээн уралдаан явуулах, бие биедээ мэдлэг туршлагаа солилцохоос гадна нэг арга хэмжээ явуулдаг хот болгонд одоо офлайн тим ивентүүд явуулдаг. За тэгэхээр Kaggle Days Meetup гэдэг ивент нь 37 хотод 56 ивент хийсэн байдаг. 12,000 оролцож оролцсон. Тэгэхээр Улаанбаатарт анх удаага Kaggle-ийн албан ёсны зөвшөөрөлтэй, албан ёсны эрхтэй бүх шаардлагыг хангаад бид нэр арга хэмжээг маань ихэд бэлэн болсон. Тэгэхээр бид нар Улаанбаатар хот маань Kaggle Days Meetup-ыг зохион байгуулсан 38 дахь хот болж байгаа. Тэгээд энэ түүхэн гэж хэлж болохоор Meetup-д ирсэн та бүхэнд баярлалаа. Арга хэмжээ маань ингээд үйлдвэрлэж байна. За өнөөдрийн арга хэмжээний хамгийн эхний танилцуулгыг хийхээр манай Machine Learning UB community-ийн хамтран үүсгэн байгуулагч Уянга маань бэлэн болсон байна. Уянга маань Kaggle-ийн тухай, Kaggle гэж юу вэ? Data ба Kaggle-ийн тухай товч танилцуулга та бүхэнд бэлдэж ирсэн байна. За бүгдийн өнөөдөр ирсэнд баярлалаа. За тэгээ миний яриа бол маш товчхон байна. Тэгээд ер нь бол бид дараагийн итгэгчдийн яриаг сонсох нь ер нь бол илүү exciting байгаа ах гэж бодож байна. За тэгэхээр эхлээд нөгөө маш олон төрлийн background-тай хүмүүс байгаа болохоор зүгээр товчхон тэгээ data гэж юу вэ гэж хэлчихье. Тэгээ data гэдэг маань угаасаа цуглуулагдсан байгаа тийм мэдээлэл фактик хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол датаны хэмжээ олж ирэх тусам бол нэлээд их нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энийг бид нэр ямар нэгэн байдлаар боловсруулах тэгээ датаг дагаад маш олон төрлийн технологиуд гарч ирсэн. Тэгээд ялангуяа энэ дээр бол үүлэн платформ болвол хүсэлтний нэлээд хурдтай явагдаж байгаа юм технологиороо. Тэгэхээр бид нэр тодорхой байдлаар дата боловсруулдаг Монгол улсад үүн дээр суурилсан бизнесүүд бий болоод ирсэн. Тэгэхээр энэ тал руугаа бид нэр одоо хүмүүсийг хөгжүүлэхдээ тийм бүдэ арга хэмжээнүүдийг бид нэр авах шаардлагатай ер нь болж байгаа. Тэгэхээр өгөгдлийн хэмжээ нэмэгдэх тусам болол одоо бидний нөгөө ашиглаж байгаа арга аргачлалыг нарийнсч хэлсэн. Анх бол бид нэг маш бага хэмжээний датан дээр бол зүгээр нэг тайлан тооцоо тийм юм хийдэг байсан бол одоо бүр их хэмжээний дата, big data бий болох тусам маш их тийм шинэ арга аргачлалыг ашиглах шаардлагатай болж эхэлж байгаа. За тэгээд үүн дээрээ тулгуурлаад дээрээс нь маш олон төрлийн өмнө нь бид нар data analyst гэж мэддэг байсан бол одоо маш олон төрлийн одоо мэргэжлүүд гарч ирсэн. Тэгээд энэ дээр бол зарим нь угаасаа датан дээр ажилладаг хүмүүс байгаа, data analyst-үүд, scientist-үүд тэгэхээр ер нь бол яг ажиллаж байгаа төвчнөөс хамаарат яг юун дээр ажиллаж байгаа гэдгээс хамаарат маш олон төрлийн ажлын баримт гарч ирсэн. За тэгэхээр хиймэл оюун гэдэг хүмүүс нэлээд асуудаг. Тэгээ хиймэл оюун гэдэг маань яг юу вэ гэхээр ерөнхийдөө юм 6 төрлийн одоо салбарын нэгдэл болж байгаа. Хүмүүс ихэвчлэн бол машин сургалтыг хиймэл оюун гэж яриад байдаг. Тэр нь бол машин сургалт маань хиймэл оюун гэж хүний хэсэг гэсэн үг. Тэгэхээр яг манайх бол яг юм Meetup-ийн хүрээ сая нэг сарын хугацаатай тэмцээн зохион байгуулагдсан. Энэ хүү тэмцээн маань жишээлх юм бол компьютер вижнтэй холбоотой тэмцээн маш шинэ тий. Гэх мэтлэнгийн бид нар бол яг энэ 6 бүлгэн хэсгийг нэгдэж нэг болж бид нар яг хүнсэн тэр generic AI гэж ярьдаг. Team AI бид нар гаргаж авна гэсэн үг. Одоогийн байдлаар бол энэ төвчний арай хүрээг байгаа. За тэгэхээр машин сургалт гэдэг бид нар яриад байгаа, хиймэл оюун гэдэг яриад байгаа. Эний хөгжил маань яасан бэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны үеэс ерөнхийдөө хийсэн гэж үзэж байгаа тий. За тэгээд одоо хүртэл энэ хөгжсөн байгаа энэ хөгжилт нь яг юу нөлөөлсөн бэ гэхээр нэгдүгээр нөгөө технологийн хөгжил нэлээд хурдтай явагдаад за тэгээд нөгөө процесслох чадвар маш их нэмэгдсэн. За тэгээд үнийн буралдаас хамаарат бид нэр ингээд хэмжээний датаг хадгалах, боловсруулах, хямдар боловсруулах тийм боломжтой болж эхлээд за тэгээд нөгөө интернетийн бүүн баснараа бид нар маш их хэмжээний датаг цуглуулах, хадгалах боломжтой болж ирсэн тийм. Тэгэхээр энэ зүйлүүд маань одоо бидний яг өнөөгийн төвшөнд хилэгдэж байгаа хиймэл оюуны үүсгэсээр болж ирсэн гэсэн. За тэгэхээр бид нар яагаад энэ Meetup-ыг Монгол улсад зохион байгуулад байгаа вэ гэхээр засгийн газрын хиймэл оюуны байдлын индекс гэж гардаг. Тэгэхээр Монгол улс бол одоогийн байдлаар 100 оноос 37 оноор явж байгаа тийм. Тэгэхээр ингээд дотор бүтцийг ингээд аваад үзэхээр яг хөө зарим нь бол мэдээж засгийн газар улсын одоо томхон макро төвшин шийдэх хэрэгтэй асуудлууд бий. Гэхдээ тэр дотор бидний яг өөрсдөө хийж чадах гол зүйл юу вэ гэхээр хүний нөөц буюу тийм одоо капиталыг бид нар бий болгох боломжтой. Тэгэхээр ингээд томхон
ялангуяа хиймэл оюун нэлээд сайн хөгжсөн байгаа улсууд ингээд аваад үзэхээр яг энэ хүний хөгжлийн индекс нь өөрөө маш өндөр байгаа гэсэн. Тэгэхээр бид нар уул нь бол Монгол инженерүүд потенциал маш өндөртэй. Энэ чиглэлээр бид нар цаашаа ингээд бизнес болгох те дэлхийд гарах бүрэн боломжтой. Гэтэл одоогийн байдлаар яг нөгөө энэ салбарын хөгжил маань одоо хүмүүсийн нэгдсэн байдал маань жоохон таараа байгаа. Тэгэхээр бид нар энэ хүн meetup-ийн юм зорилго маань яг одоо энэ чиглэлээр хүмүүсийг залуучуудыг ялангуяа урайлах одоо ороод те энэ чиглэлээр суралцаад цаашаа ажиллаад хөгжүүлээсэй гэсэн бас нэг зорилго явж байгаа. За энэ индексээс гадна дахиад нэг хэдэн зүйлүүд бид байдаг. Тэгэхээр Монгол улсын хувьд бид надад тодорхойлогдоод байгаа. Тэгэхээр Монгол улсын салбарын хөгжил бол нэлээд дагуур явж байгаа нь харагдаж байгаа хэрэг. За тэгэхээр Kaggle үүндээ одоо ямар үр өгөөлтэй байдаг вэ гэдэг. Тэгэхээр Kaggle маань өөрөө бол платформ байгаа. Тэгэхээр энэ платформ бол одоо бол Google эзэмшдэг. Дотроо бол маш их хэмжээний дата сетийг агуулдаг. Нэгдүгээрт одоо хамгийн том давуу талын үеийн дата сет байгаа. Энэ дата сетийн зарим нь бол тэмцээнээр дагуу бий болсон, зарим нь хүмүүс нь өөрсдөө бий болсон. Тэгэхээр Монгол улсын хувьд яг энэ дата сет одоохондоо байхгүй. Гэхдээ манай community шилэх юм бол тэмцээнүүд зохион байгуулалтын нөхөд дата сетийг нээлттэй Монгол улсын нээлттэй дата сетийг одоо үүсгэх бас нэм зорилготой байгаа. Бас нэг давуу тал нь юу вэ гэхээр одоо энэ хүү дата сетүүд дээр олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. Зарим нь төлбөртэй, зарим нь үнэгүй. Тэгэхээр энэ хүү тэмцээн уралдаануудад оролцоод өөрсдийгөө хөгжүүлээд даатан дээр ажил сурах бүрэн боломжтой гэсэн. Саяхан бол манай клубийн гишүүн тэмцээний Kaggle тэмцээнд орсон мөнгөн медалийн боловсруулсан тэмцээнүүд их болоод гарч байгаа. Тэгэхээр хамгийн гол нь юу вэ гэхээр Монгол улсад одоо Kaggle дээр Grand Master гэж байхгүй байгаа. Тэгэхээр нөгөө манай meetup-ыг зохион байгуулахны шаардлага нь юу вэ гэхээр Grand Master-тай байх хэрэгтэй гэдэг шаардлагатай. Тийм болохоор бид нэр гадны Grand Master-ыг өөрсдөө оролцуулж байгаа байхгүй. Тэгэхээр Монголоос бид нэр Grand Master-тай олчих юм бол тодорхой төвшин бас дэлхийд таних бүрэн боломжтой гэсэн. За тэгээд одоо бид нэр data set юм competition зохион байгуулалт юм байна. Тэгэнгүүт Google яадаг вэ гэхээр бид нарт үнгүүдээр resource-ыг гаргаж өгдөг. Юу вэ гэхээр бид нар одоо data set-үүдийг ашиглаад notebook одоо байгаа. Тэр notebook дээр Python олон төрлийн хэлийг дэмждэг. Үүнээс гадна одоо GPU дэмждэг болсон байгаа. Үнгүү тодорхой limited хугацаанд. Тэгэхээр одоо хэдийгээр танай компьютер чинь тэг хүчин чадал ингээ хүрэхгүй байлаа гэхэд Kaggle платформыг дамжуулаад энэ дээр ингээ тэмцээнд оролцоод юм асуунаад явах бүрэн боломж байдаг. За тэгэхээр түрүүн хэлсэн нөгөө Kaggle болохоор Google-ийн нэг хэсэг. За тэгэнгүүт Kaggle Days гэдэг маань юу вэ гэхээр Logic AI гэдэг машин төрний болон хиймэл оюуны зөвлөгөө өгдөг платформ байгаа. Энэ маань болохоор Kaggle-ийн хамгийн гол нь competition зохион байгуулаад ирэх хугацаанд community бий болж ирсэн. Маш олон хүмүүс энэ тэмцээнүүдэд оролцоод, туршлагаа солилцоод, хоорондоо танилцахыг маш их хүсдэг. Монголоос бусад орнд ер нь энэ маань ингээд явагдаад эхэлж ирсэн. За тэгээд Logic AI бол хоёр төрлийн одоо ивент зохион байгуулдаг болж ирсэн. Нэг нь болохоор Kaggle Days гэдэг маань олон улсын бүр одоо олон улсын хүмүүс Монголд жишээлх юм бол ирээд хуваалцаад одоо мэдээлэл хуваалцсан хугацааны ивент болдог. За Kaggle Days meetup нь болохоор илүү local орон нутгийн шид чанартай одоо яг бидний зохион байгуулж байгаа ивент. Ерөнхийдөө бол Монгол хүмүүс ирээд тэгээд яг Монголын одоо нэг хотуудад зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхээр одоохондоо болохоор Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа гэсэн. За тэгээд түрүүн одоо манай үлзий хийсэн тийм нийтдээ одоо 28 орны 37 хотод зохион байгуулагдаж байгаа. За одоогийн байдлаар бол Америкт байгаа, Европод байгаа, Азиас болохоор хийх он байгаа, Африкт бараг байхгүй. Тэгээд ер нь бол бид нар одоогийн байдлаар 38 дахь хот болсон явж байгаа. Тэгээд энэ маань одоо нэлээд нэр хүндийн хэрэг гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр Монгол улс анхудаага олон улсын meetup зохион байгуулж болохоор. За тэгээд энэхүү meetup та бүгд инженерээ би та бүхэн юу хийхийг хүсэж байна гэхээр тийм ер нь бол ингээд data гэж юу юм датаны ашиглалтыг хоорондоо сайхан ярилцаж ойлголцоо тийм ер нь бас нэг networking төрлийн шин чанартай үйл ажиллагаа шүү дээ. Тийм болохоор би бинтэйгээ жоохон ярилцаасаа гэж хүсэж байгаа. Ер нь бол одоо нэрийн хонц байвал эргээ сонирхоод хийдэг ажлуудаагаа ярилцаад тийм Монгол улсад яг одоо энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийн community маш цөөхөн. Яг хүмүүс ингээд би бинтэйгээ танилцаж мэдлэгээ хуваалцъя гэх тийм боломж бага болдог. Тэгэхээр энэ ивентэд дамжуулаад та бүхэн одоо мэдлэг юугаа солилцоорой. За тэгээд дээрэс нь бол бид нэг гадаадын экспертүүд орж ирнэ. Гадаад ажиллаж байгаа Монгол экспертүүд орж ирнэ. За тэгэхээр тэднээс мэдээж тодорхой хэмжээний зүйл сурах байх гэж найдаж байна. За тэгээд ер нь бол ирээдүйд ялангуяа бид нөгөө өглөг нээлттэй болох гэдэг нь нэлээд том зорилго болж байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд дата бол хязгаарлагдмал зөвхөн компаниудтай байршдаг. Тэгэхээр бид нар бол одоо юу гэдэг байгууллагуудтай хамтарч ажиллах байдлаар тий тодорхой хэмжээний датаг нээлттэй болох юм бол та нарт ч дээр Монголын эдийн засагчдэр тий одоо бүх хүмүүс ерөнхийдөө бол илүү ашигтай байхаар. За тэгээд ерөнхийдөө бол тэгээд Kaggle.com руу орж үзэх сонирхоод үзээрэй. Тэгээд ямар нэгэн байдлаар одоо энэ ивентийн гараад явлаа тодорхой байдлаар датан дээр очиж тий
нэг анализ хийж үздэг ч юм уу, загвар байгуулдаг ч юм уу, ямар нэгэн байдлаар юм хийж үзхийг хүсэж байна. Тэгээд networking event учраас бүгд хоорондоо хамгийн гол нээлттэй ярилцаад монголчууд чинь жоохон ингэж мэгүү талтай хүмүүс ч тийм. Тэгэхээр тийм биш жоохон нээлттэй гэдэг гоё ярилцаарай заяа. Тийм за баярлалаа.